2017 оны 1-р сарын 21-ний байдлаар Ховд аймгийн Дарив Чандман суманд гол төлөв бүхэнгийн ишиг мөн бага насны бүхэнгийн нэлээд хорогдсон байна. Тухайлбал Ховд аймгийн Дарив сумын нутагт нийтдээ 741 бүхэнгийн сэг зэм устгаснаас 722 нь бүхэнгийн 19 нь хар сүлтийн сэг зэм байжээ. Харин Чандман суманд 371 сэг зэм устгаснаас 2 нь хар сүлтийнх, бусд нь бүхэнгийн сэг зэм байсан байна. Дарив Чандман гэсэн хоёр сумын нийлбэр дүнгээр Ховд аймагт нийтдээ 1112 сэг зэм устгаснаас 1091 бүхэн 21 хар сүлтийн сэг зэмийг устгалд оруулад байна. Үүнээс харахад өдрөөс өдөрт бүхэнгийн хорогдол нэмэгдсээр байгаа ба мялзан халдвар төвчнөр өвчилж өгсөн бүхэнгийн 60% янзаг, 30% шаргачин, 10% оон эзэлж байгаа тухай мэдээллийг мэргэжлийн байгууллагаас өгч байна. Саяхан одоо бас онцгой байдал дээр нь манай мэргэжлийн амлалт ингээд төрөлөрийн одоо мэргэжлийн хүмүүс ууж энэ дээр бас устгалын наагдад газар дээр нь одоо бичиж ингэж явж байна. За магадгүй зарим нэгэн газар одоо бас бүхэнгийн иврийг авч байна гэсэн ийм одоо дам сургууд бол гарч байгаа. За ер нь тодорхой байдлаар харахад зарим нэгэн одоо өхөн сэг зэмийг авахд тодорхой газар дээр бас зарим нэгэн юмнууд дээр одоо иврийг аваад алгуулсан байх чиглэлийн иймнүүд бол байна. Тэрнээс ямар нэгэн байдлаар амтныг хөөж устгах ийм чиглэл бол ингээд байхгүй байгаа гэдгийг бас өөрөд тэмдэглэхийг хүсэж байна. Цаашид өвчлөл тархаж өхөл хорогдол нэмэгдэх хандлагатай байгаа учраас өхөж хорогдсон бүхэнгийн сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, малчид ард иргэдэд мэдээллийг хүргэх ажлыг аймаг орон нутгийн байгаль орчны болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагаас дээрх хоёр сумын төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах юм а. Бүхэнгийн өхөл хорогдлын нөхцөл байдалтай газар Малцсан төс төвчнөр өгсөн одоо бүхэнгийн хорогдлыг одоо зогсоох чиглэлээр улсын хэмжээний 133 сая төгрөг шийдвэрлээ. За энийг шийдвэрлэхэд манай байгаль орчны яам бол ихээхэн одоо хичээл зүтгэл гаргаж тодорхой асуудлуудыг бас доороос нь тавьж оруулж өгснөөр бол энэ асуудлыг шийдэхэд тусдаг юм бол нэг ялангуяа одоо улсын хурлын гишүүн Бямцагт бол энэ асуудал төр өөрөө их анхаарал тавьж хуваасаа уян ухаанда хоёр сумын тухайд 6 сая төгрөгийн одоо бензин шатхууны одоо тусалцаа үзүүллээ. За үүнээс гадна засгийн газрын хуралдаан дээр бол одоо гол цэлцсэн асуудал юу гэхээр энэ одоо нэг ховор амтнд тооцогдох бүхэн одоо хэрхэн яаж хамгаалах вэ? Үүнийг хамгаалахад одоо манай сум оронд ажиллаж байгаа удирдлагууд, аймаг орны удирдлагууд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг дээр бас томоохон одоо ийм зөвлөмжийг бол ирүүллээ. За энэ зөвлөмжийн дагуу одоо бид бас сум орон нутгийнхаа удирдлагуудын энэ асуудлыг зохион байгуулж эхэлж байна. Өнөөдөр бид цаашид энэ орон нутгад ажиллаж байгаа нэг ялангуяа одоо тэр сэг зэмийг устгах, за мөн одоо тэнд хязгаарлалт хийх, бүхэнгийн нүүдлийг ухаандаа эрүүл бүс рүү оруулахгүй байх чиглэлээр их анхаарч байна. Нэг ялангуяа одоо үйлчлэлтийн байдал бол бас цог орон нутгууд нэг ялангуяа манай Дарив Чандман сум руу бас бага хэмжээний цас орсон. За энэ маань одоо өгсөн бүхэнгийн сэгийг одоо олоход бас их хүндрэлтэй байна. Гэлээч гэсэн энд одоо сум орон нутгийн манай удирдлагууд бас өргөн фронтоор мотоциклтай иргэдийг бас тодорхой шатхуун зэргийг хийж өгөөд өргөн фронтоор явж үнийг хайх, ирэх, олох тэгээ ингэж ашиж энэ сэг зэм устгах ажлуудыг зохион байгуулалтын арга хэмжээ авсны үр дүнд ямар ч гэсэн өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд нь бол ухаандаа бүхэнгийн байгаа одоо нутаг бэлчээрээр 80 орчимд нь бол бүрэн хэмжээгээр яваад байна. За цаашдаа мэдээж тодорхой хэмжээгээр бол нэмэгдэнэ. Гэхдээ нэмэгдэх хандлагыг бол зогсоохонд бол одоо өдөрт хөдөлгөөнт эргүүлийг бий болгож ажиллуулъя. За малчтаа бол тодорхой хэмжээний зөвлөмжийг бол өгье. Тэнд ажиллаж байгаа одоо ажилтныхаа тэр хүмүүсийнхаа нийгмийн асуудалд анхаарай, даарчхыг, хөрчхий, дулаан байлгах гэмсэн бас тодорхой хэмжээгээр одоо цаг хугацааны бас богино хугацаагаар одоо эргэлт хийх замаар ингэж явъя гэж байгаа. За дээр нь биднээс нэг анхаарах асуудал юу вэ гэхээр өгсөн одоо сэг зэмийн усгалын цэгийг бол одоо жинхэнэ гормынхын дагуу тэнийг бол халдваргүйжүүлэх, тэнийг торлох, аюулгүй байдлыг хангахын асуудал дээр бас давхар анхаарах зүйтэй гэж ингэж үзэж байгаа. Ховд аймгийн Дарив Чандман сумдад гарсан мялзан өвчний улмаас бүхэн хорогдсоор байгаа бөгөөд энэ асуудлаар улсын их хурлын гишүүн Бямцагт Ховд аймгийн засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Уран Чимэг, байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Батбаяр нартай уулзаж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон тусламж үзүүлсэн. Өөрөөр хэлбэл холбогдох байгууллагуудаас 130 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн бол улсын их хурлын гишүүнийхээ хувьд 6 сая төгрөгийн хандив тусламж үзүүлж
Ховд аймгийн засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Уран Чимэг, байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Батбаяр нарыг Улаанбаатар хотод томилолтоор ажиллах үеэр нь гардуулсан юм а. Энэ мөнгийг нутгийн ард иргэдэд сурталчилгаа хийх, өгсөн сэг зэмийг цуглуулan устгах, цаашид хар сүлд бусад амьтанд өвчин тараахгүй байх зэрэг ажилд зарцуулах бөгөөд өнөөдөр аймгийн засаг даргын орлогч Батсүх, Уран Чимэг, байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Батбаяр, хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Баатар зориг нар Ховд аймгийн Дарив Чандман сумдын засаг дарга нарт гардуулан өглөө.